Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Улсын ерөнхий прокурорын газар иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ илүү хурдан, илүү хялбар болгох зорилгоор прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээг нийлээ. Нэг цонхны үйлчилгээ нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дүнжин гаруй мишээ салбаруудад ажиллаж байна. Иргэн танд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, хялбар болгох үүднээс энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Нэг цонхны үйлчилгээнд өргөдөл гомдол хүлээн авах, хуулбар, лавлгаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, уулзалтын цаг товлох зэрэг үйлчилгээ багтаж байна. Өргөдөл гомдол хүлээн авах. Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлт, мөн өмгөөлөгч, хэргийн хохирогч, холбогдогч, иргэн, хуулийн этгээдээс эрүүгийн болон зөрчлийн хэрэг материалд гаргаж байгаа гомдол хүсэлтийг хүлээн авах болно. За энэ хаана гаргаж байгаа гомдол вэ? Хан болдог хэрэгтэй. За гомдлыг хүлээн авлаа. Хуулбар, лавлгаа олгох. Эрүүгийн иргэний тусгай архив болон түүний салбар архиваас Шүүхийн болон прокурорын шийдвэрийн хуулбар лавлгааг архивын ерөнхий газраас баталсан журмын дагуу олох болно. иргэн таны өргөдөл гомдол хүсэлтийн шийдвэрлэлтийн явц байдлын талаар лавлгаа мэдээлэл өгөх, хариу мэдэгдэх хуудсыг гардуулах болно. Таны 20-56 дугаартай прокурорын шийдвэрийн хуулбар архиваас ирсэн байна. Зөвлөгөө, мэдээлэл өгөх. Та нэг цонхны үйлчилгээгээр прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой бүхэл төрлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Иргэдээс гаргасан гомдол, хүсэлт, холбогдох хэрэг материал хаана ямар шатанд байгаа тухай мэдээллийг өгөх болно. Та хариу мэдэгдэх хэзээ хүлээж авсан бэ? Өчтөр авсан. За та хүлээж авснаас хойш 3 хоног дотор дэд чатны прокурорт нь гомдол гаргах хэрэгтэй. За. Мөн та бас энд үж болно. Уулзалтын цаг товлох. Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? Монгол төрийн прокуратураа уулзах цаг авах гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон иргэн хуулийн этгээдээс хэрэг материалд хяналт тавьж байгаа прокурортой бичлэн уулзах цаг авч болно. Танд 10 сарын 14-ний 11-ний цагт уулзах цаг товлогдлоо. За баярлалаа. За баяртай. Сайн байна уу та? Сайн байна уу? Би нэг цонхны үйлчлэгнээс прокуратураа уулзах цаг авсан. За би хэлээд өгье. Ийхүү прокурорын байгууллагын үйлчлэгээ иргэдэд илүү ойртлоо. Прокурорын байгууллагатай холбоотой бүхий л үйл ажиллагааг нэг цонхны үйлчлэгээнд нэгтгэлээ. Монгол Улсын ерөнхий прокурорын газар.